Котохата гэдэг тосгон байна. Энэ өдөөний зам ямар гоё юм бэ? За. Дотооны холон систем байна. Зарим. Нарийн хийсэн байна нэг. Урт нь одоо бүр ингэж бодвол арслангийн толгой багтаа. Сайн хүн ингээ урлаад хийж байна танаа харж байна. Ха. Тэндээс ноод зургийг авах гинэ. Энэ усууд их сайхан ааштай усууд юм аа. Ер нь ингэж хийж юм. Хатгын хон ингэж Гэрэн сайн чаа ингэж битүүл хийж хийдэг юм байна. Битүүл хийж. 4019 метрийн төрөвч байна. За Титикака гэдэг алдартай уур байгаа. Нэг хэсэг нь хэрвээ гэдэг нөт нь Боливт гэдэг бид ингээ Боливийн талаас нь үзэж байна. Ингээд модон гарц хийдэг юм байна. Энэ чулуугаар ингээд дэш нь өргөөд тэгээ одоо манайх нөгөө Берваз гэж яддаг шүү дээ. За энэ тасаг тийм байд юм ингээд харж байгаа автобус байна. За манай энд 2 машин байна. За бид ингээд Бервазаар гараад явж байна. Манайх чи Бервазаар гарахад чинь нэг уцаар татаад яваад идэг. Энд бол тийм байхгүй ингээд том зав юм уу та зав л гэж ойлгох юм байна л да. Боливийн хөдөө Копакабанад ирээд буудалд орлоо. Өдөржингөө Ла-Пасаас машинаар яваад. За ингээд тосхны буудал байна. Ингээд орлоо, жолонтой байна. Гоё хоёр том ортой, ханы шкафтай, чамдааны суурьтай, жижигхэн телевизортэй байна. За нэг сан суудаг өрөө энэ бас усны өрөө энэ тэ усан дордог өрөө карнороо гадаг өрөө байна. За ингээд тагтан дээр гарыг ийм байна. Энэ одоо газрыг Копакабанаар нэрлэдэг. Тэгээд дээр үед Португалийн аялагчид энэ дээрээд тэгээ одоо эндээс Бразил руу бидрэгд амьд мэд төрөж өгөөрэй гээд хүсэл тавиад энэ уул байна. Энэ уул нь яг Бразилийн Рио де Жанейрод Копакабанад төстэй. Тэгээд амьд мэд очоод тэгээд тэр Бразилийн газрыг Копакабана гэд энэ нэрээр нэрлэлсэн. Тэр нь бол жинхэнэ нөгөө Копакабана энэ юм байна. Өглөөний мэд Копакабанаас мэдчилж байна. За өнөөдөр бид нар энэ завинд суугаад цаг 30 минут яваад сарны арал дээр очино. Дараа нь сарны аралаас нарны арал дээр очино. Тэгээд дээрийн инка ерөнхийдөө үеийн одоо бурхан
тэнгэртэй холбоотой үйлдэл хийдэг тийм нэр хүндтэй ариун тийм газрууд юм байна л да. За ингээд өнөөдөр сайхан өдөр таарлаа. Өдөр юу үзэх манай хотоос тайлбарж байна. Кафе гон. So today? Yeah, Copacabana. We are leaving from Copacabana from here, and it takes 1 hour and a half to arrive to the Moon Island. Moon Island, And after we will go to the Sun Island. That is Энэ арлаас it takes like Сарны арлаас 35 тийшээ бид нэр minutes to нарны go арлал here. руу явах юм байна. Logical places. Тэгээ энэ олон арлууд дээр эртний инка нэвшлийн олон туур амьдралын also the fountain of the Incas, the step of the Incas trail, etc. But nothing is Inca. It's proven that it is more ancient. Okay? And цаар ингээ манай онгоц. in this area, in the Sun Island, we will visit only. Hola. Hola, ¿cómo estás? ¿Estás? ¿Todo bien? Estamos yendo a la isla. За бид нэр сарны арал дээр хүрээд ирсэн байна. Копакабанаас 1 цаг энэ сонгоцоор яваад эсн ийм гот томлоо. Хорин гэрүүл амьдардаг гинэ. Хаймаараа спанаар ярьдаг. Бас энэ арлынхаа амьдрал эдийн засгийг талаар санилцуулга өгсөн байна. Энэ арал дээр нэг сүм байна, нэг сургууль байна. Сургууль 1-5 дахь ангийн хүүхдүүд явдаг юм байна. За ингээд их сайхан зохион байгуулалттай ногоо аялал гэж хийсэн юм байна. Бүх тайлбарууд нь ингээд биччихсэн. Сайхан боловсон жорлон байна. Гэтэ нэг орохтой 2 боливаноос төлнө. За энэ арал дээр байгаа инка үедээс барьсан хан байна. Энэ дөрөс байгаа хан энэ байна. Энэ Перуд биш та энд янз бүрээр байгаа. Айгу том бороо хитэн тооны хадууд ингэ нээлтсэн. Тэгээд энэ хадны холбоос орно биш үү? Нөөс юм бичгийн цаас ор тийм зайгүй ингэж өрсөн байдаг юм лээ. This is the only vestige of Incas period in this part. Сагаартай. Энэ Перуд бол энийг бол энэс илүү том сүртэй гоёыг харж болно. Тэгдэн тоон чулуунууд ингээ өөр тавиад дундуур нь бичгийн цаас орох цайгүй. Тэгээ тэрнийг ямар технологиор яаж хийснийг нотоо хүртэл тайлбарлаж чадаагүй гэдгийг тэрийг Испани колончлогчид ихэс өмнө хийсэн. Тэр үед бол морь гэж байгаагүй. Морийг бол Испани колончлогчид авчирсан арал дээр. Тэр ямар одоо техникээр яаж энийг үрж бүтээсэн бэ гэдэг нотоо хүртэл талагдаагүй нууц гэж ярьдаг юм байна лээ. Энэ бол жижигэн чулуунууд байна. Templo Divina Cuyo гэд нөгөө онгон хийд гэх юм одоо сүм гэх юм одоо темплийг гэд энэ одоо ирсэн байна. За энэгээр бүр тэр колоничлын үеэс өмнө одоо эртний үед инка нарын барьсан ийм сүм байгаа юм байна. Тэгээд 50-аад оны үед энийг шорон болгож ашиглаж байсан гинэ. Арал дээр энэ хоригдлуудыг авчираад тэгээ энэ сүмд хорж ирсэн юм байна. Сүм маань дотроо юм байна. Зарим хүмүүс
ийшээ ирж энэ сүмд хурмаа хийдэг гин. Нэг хариун газар гинэ. Нарны арал руу төгсөөр явсаар байна. Энэ сумуудаа харагдаж гоё үзэсгэлэнтэй. Цаатаа харж байгаа. Сарны арлаас гараад одоо нарны арал дээр ирчихсэн байна. 3839 м байна. 3839 м. Тэгээд дээш харахч нэг 4000 м болох баг. Тэгээд амьсгаа жоохон зохицуулж явахгүй бол нэлээ өндөр учраас хэцүү. За дээш. За бүгдээрээ нарны сүмд ирээд байна. Инкагаас өмнө Тиванакогийн сүм учраас хийцэн хондоо байсан байна. Одоо бүгдээрээ сүм рүүгээ ороо. Энэ их нарны илж ордог их энергитэй газар гэж тайлбарлаж байна. Тэгээд нарны аал гэдэг нэртэй. Одоо нарны сүмийг орохоор ингээд дээшээ та харах юм бол цогмод ингээд шатсан цогмод байгаа. Тэгээд шатсан цонхоор нь нарны тусгал тусаад гоё харагдаг гинэ. Тэгээд энэ данаас шүтэн бурхан гэдэг байсан юм байна. Алтаар ингээд чимэлжсэн. Энэ нэг аюу олон хаттай байсан. Тэгээд Испани колоничлогчид алтыг аваад бурхан шүтэн бүгднийг нуурлуу бүгдийг чулуудад хайчихсан юм байна. За энэ шоохоор бас ингээд янз бүрийн цонхнууд жижиг цонхнууд байгаа. Тэгээд энэ цонхоор нь нарны тусгал хараад тэгээд энэ нарны тусгалаар энерги аваад бурхантайгаа уудаж тэгээд уншлах өдөр хийдэг гэж тайлбарлаж байна. Энэ хаалгаар нь орё бүгдээр. Энэ хаалга нь ингээд хийцэн үнэхээр гоё. Инкамагийн хэлбэртэй архитектурын дизайн тэгээд Тиванакогийн барьсан юм сум байна. Харагдахаар цааш олон хаал байгаа юм шиг харагддаг. За нарны тусгал нь ийм сайн тод байдаг гинэ. Одоо зургийнхаа аппаратаар гэрлэгөө авсан ч гэсэн энийг тод харагддаг. Энэ өрөөнд дотор их том зүргийн хэлбэртэй чулуу байдаг юм байна. Энэ доотод нэг хөнгөтэй Титикака нуурын өнгө гэж тайлбарладаг. Тэнийг бас шүтдэг юм байна. Их хүүхдэн чулуу байна. Барьж үзсэн чинь энэ Тиванако хомбтер юм өндөр болоод ашиглаад энэ тавцсан хийгээд бүгд доош нь ингээд тэнцээ бөөнөр гав байна. Тэгээ энэ төмөс тардаг байсан байна. Энэ Перу валил төр нь төмөстэй төрөл их олон байдаг. Перуд аялж байхад төмөстэй төрөл нь 500 гэж ярьж ирсэн. Тэгээ энэ боливчид өөрсдөө Перу болон Эквадортой өөрсдөө төстэй гэж тайлбарладаг юм байна. Дандаа юм хараа давханууд хийцэн байна. Шатсан юм байна. Одоо тэр цаатлын арал дээрх үйлээд террас The nice picture of terraces you can see there, for example. яг харагдаж байна. Одоо энд бас харагдаж байна. Үйлсэн тариалангийн талбай. Энийг pre-Inca буюу Инкагийн өмнөх үеэс байгуулсан систем. Oh yeah, oh yeah. Necesitan oxígeno. Sí. Анди уулны зэрлэг гэд энэ байна. Энийг имийн урмал хэрэглэдэг юм байна. Бас хоол хүнсэнд хэрэглэдэг. Ялангуяа загсны шилэнтэйгээр гоё байдаг. Энэ цэцтэй юм хэсэг юм байна. Энэ жоох нэг гэж аваад тэгээ завчинтай хагаад битүү ингээд хамтдаад гоё байдаг юм байна. Энд бол тумбо гэдэг юм жинс байдаг юм байна. Эндээс сарангтай болсон байдаг юм байна. Сарангтай нэг явах шиг байна тий. Цайныг авлаа. Ногоон ингээд зөндөө тий ингэ урагчсан. Тэгээ сарангтай аваад
Тэгээд задлаад эдгээр passion fruit ч онцтой юм билээ. Гэтэ ингээд ийм жимс байна. За энэ жимсийг гэж үзээд. So delicious. Их гоё юм байна. Copacabanaгийн сум байна. За энэ ингээд сумын гадаа төрөл бүрийн өнгөтэй лаа сарддаг юм байна. Лага авчираад энэ ингээд асаадаг. Манай хуучин хий дотор энэ тийм лаасаад болсон одоо болоод энэ тусгаалаа асаадаг савтаг цэвэрхэн болсон байсан. Улаанбаатарын ганданд. За энэ ингээд лаасаад өгрөн юм байна. Тэгээд зарим нь гэр бүлийнхэн гişүүдийн тоогоор лаасаагаад ингээд хамтдах тавьдаг юм байна. Лаасаагаад хүслээ илэрхийлдэг юм байна. Энд одоо жишээлбэл лааныхаа тосоор машин хоёр төрсэн ба тэгэхээр машинтай байшинтай болёо гэж хүсэж байгаа юм гинэ. Хажууд нь зүрх байна. Тэгээд зүрх байгаа бол би одоо энэ тэ сумаар байна гэд хүслээ илэрхийлээд лааныхаа тосоор гэж сурдаг юм байна. Зарим усууд нь лага дуусталны оронд байдаг юм байна. Copacabana-д Герман залуу хөрөнгө оруулаад ийм гоё цус бодол байгуулсан байна. Яг ийм өглөгрийн ордонд ороод ирсэн юм шиг. За энэ эзэн байна. Hola, hi. Many greetings from Bolivia. Many greetings from Bolivia. Welcome to Hotel Las Olas. Las Olas. Welcome to Hotel Las Olas. За ингээд нэг өрөөнд орж үзье бүгдээрээ. Дагуулгаанууд гэсэн Las Olas Америк фантастик барьсан байгаа маань дотор ингээд. дагуулгаанууд гэсэн шүү. Тий. Давлгаа. Испанид давлгаа гэж юм байна шүү дээ. Энэ ингээд чортон цаан дүүш байна. Ой чинь бас жижигэн галтгоотой байна, хөөх юм байна. Хаана тийм байна. Энд ийм жижигэн зуух байна. Энэ зууханд хүйдөөд галт хүлэх юм байна. Тийм үү? Титикака Титикака нуур тийм нар жарахад маш гоё харагддаг гинэ. Энэ надад юм зориултай байна юм. Оо тэгэл яг дулаац гизмэдтэй яг оройтой дулаац What purpose? When you are cold. Right. But we have heating and we have a fireplace. But sometimes if you are sick, for instance, or if you are cold, Okay. you put hot water in here, Yeah. put it in your tummy. Хүүтэй гадаа хасаж болох юм байна. Энэ пара миний чи халуун ус хийгээд гидснээр хайж болно гинэ. Мартна. За тэгээд свит болгоо өөрийн өөр одоо эндээ ингээд гадаана Thank you. That's Үгүй тийш хатдаг байх. ඒක мөн одоо тэр дээр бас нэг өөр байна. this sitting area is very nice in this. Yeah, Yeah. every suite has its little tiny garden. Couple of hammocks, couple And the of view, chairs. look at the view. View's good. It's not bad. But wow, Well done, congratulations. I love building. За энэ ингээд доор эд бас нэг өөрөө байна. Үндэсний чанарыг хадгалаад хийсэн байна. Thank you so much. No, please, thank you for coming. Надад айгүй таалагдсан өөрөө болохоор тэр дээр ингээ модон дээр ирсэн. Өндөр дээр. Наш явдаг нөхэ. Энэ шатд хийсний хатаа. Тэр нэг гой байшин болсон санаж нэг тэр шаав явчих. Энэ герман залуу ч өөрөө юу гинэ? Барилга гэдэг хэлдэг гинэ. Өөрөө оролцсон гэж шүү дээ. Ерөөсөө өөрөө бариалаа гүгээдсэн гэж шүү дээ. Тэгээд энэ одоо нэг шүтнээс юу гэсэн байс. Тэр байшин үзлээрээ. За энэ одоо нэг байшингийн бас нэг свитийн өрөөний дээвэр байна. Нөгөөх нь тэр байна. За энэ болохоор ингээд таалган онголгоод өөр свит нь
Copacabana ингээд дээрээс харуулъя. Энэ нь утгагүй их том жуучны төв болох юм шиг байна. Эднэр их бэлдэж байна. За тэнцээ ингээд том саяны бид нар өдрөөсөн сүм байна. Тэнд тосгоны цэнгэлдэх хүрээлэн байна. За энэ дээр гарч нар жарахыг үзэх гээд гарсан. Тэгээд одоо хэд вэ? 1 2 3 4 5 6 7 8 сад халахсчлаа тэгээд дээр нь гарчих гээд байна л да. Наймын сад халахсаад гарсан гэсэн үгүй юм байна. Дахиад хэдэн сад халахсан юм байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 за одоо хамгийн өндөр гарсан шүү. 12 13 13. Энд ингээд хүмүүс машинтай болмоор байгаа хүмүүс, жуулчны автобустай байгаа хүмүүс, энэ том трактай болмоор байгаа хүмүүс. За. Ерөөлөө хэлээд энд ингээд энэ чи хамгийн өндөр нөгөө Жесүсийн тугаа энэ дээр зоосон байгаа ч тийм. Тийм байна. Тэгээд ерөө энэ машинуудыг аваад ерөөлөө хэлээд эндээ судалдаж авдаг гэнэ ийм юмтай болох юмсаа. За та нар сонссон байгааз. Яагаад энэ машин зарж байгаа юм бэ гэсэн хүмүүсийн уул ойдоо гарч ирээд хүслээ хэлээд энэ машиныг худалдаж авахаар ийм машинтай болдог гинэ. Нар гарч ирж байна да. Et c'est après aussi qu'on